Дараагийн мэдээлэл Монгол Улсын 10 хүн тутмын 3 хүүхэдтэй үлгэрийн ном тогтмол уншиж өгдөг байна. Хүүхэдтэй тогтмол үлгэрийн ном уншиж өгөх нь хүүхдүүдийн тархины хөгжлийг 40% нэмэгдүүлдэг. За мөн нийгмийн ээдрээтэй нөхцөл байдлыг ойлгоход тусалж үлгэрт өгүүлэх ёс суртахууны асуудал нухацтай хандаж амьдралдаа хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлдэг байна. Иймээс үлгэр уншиж өссөн хүүхдүүд нийгэмшиг чадвар өндөр зөв төлөвшөлтэй байдгийг сэтгэл зүйч онцлолоо. За ер нь бол үлгэрээр хүүхдүүдийг хүмүүжүүлэхээр маш зөв арга. Тэгэхээр би ингээд нэг үлгэрүүдийнхаа хэлбэрийг одоо аягүй сайн өөрчилж тий сонирхолтой болгохын тулд хүүхдүүдтэй ингээд одоо үлгэрээр бас ингээд хүүхдүүдээ хөгжүүлж байгаа. Тэгээд ингээд одоо чанга уншлага аяны хүрээнд одоо ингээд хүүхдүүд маань үлгэрийг ингээд төрөл бүрээр сонирхож, номоор сонирхож байна. За ингээд хайрцаг хэлбэрээр, эсхий үлгэрээр гэдэг ингээд за тэгэхээр хүүхдүүд маань үлгэр сонсож, үлгэрийг уншиж тий багшаадаа ингээд үлгэр уншиж өгөх, ээж аав нь үлгэр уншиж өгснөөр хүүхдүүд маань бол маш сайн хүмүүжлэр төлөвшөж байгаа. За нэгдүгээр тэгвэл үгийн баялаг нь нэмэгдэж байна. За ярих чадвар нь сайжирч байна. За мөн ингээд нөгөө үг хүсгийн авианы дуудлага нь сайжирч байна. За тэр байтугай бүр ингээд хүндлэг инэрэнгүй хүмүүжил маш сайн хүүхдэд төлөвшсөн. Хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадвар нь бүрэн төлөвшөж хөгжөөгүйч үлгэр сонссноор ой тогтоолт, анхаарал төвлөрөл, хүүхдийн танин мэдэх процесс хөгждөг. Хүүхэд үлгэрийн анхааралтай сонссноор ой тогтоох чадвар нь сайжирдаг байна. Тэр дундаа 2-4 насны хүүхдэд үлгэрийг нь давтан ярьж өгч хоногшуулах нь хүүхэд үлгэрээ бүрэн ярьж чаддаг болоход тусалдаг байна. Мөн ёс суртахуун болон зөв буруугийн ялгааг олж харахад нь үлгэр тусалдаг. За ингээд явж байгаа хинтээ таарсан мөлий? Дуулаа. За юу гэж хэлээ? Би намайг гитээ да. Тэсэн чинь өнгөрөө шүү дээ. Намайг гитэхгүй. Би тан тутухе. Аудиралаа. Атаа гулааlee. Атаа гулааlee. Тантай. Чантай таараад чам юу гэж хэлсэн? Би намайг гитээ да. Би чамд гитээ да. Тэсэн чинь өнгөрөөш чамд юу гэж хэлсэн бэ? Намайг гитэхгүй. Би тан тутухе. Тэгээ ямар дууд болж гисэн? Үлгэрийн ном уншиж өссөн хүүхдийн өөртөө итгэх итгэл бусад хүүхдээс 25% илүү гэх судалгаа байна. Үлгэрийн ном сонирхолтой, үр өгөөжтэй байвал хүүхэд дахин уншиж өөртөө итгэлтэйгээр номоо барьж эхэлдэг. Энэ нь өөртөө итгэх итгэлийн суурь болдог байна. Шууд нөгөө кино үзүүлэгч гэдэг юм уу энэ зүйлээс илүү тархийг өөрөөр нь ийм байх юм бол яах вэ гэд одоо хүүхэд болгонд ингээд уншаад хүн болгон уншихад тэр хүний төсөөл одоо ингээд яаж байгаа ш номон дээр ийм төртэй гэдэг хэлэнгүү тэрийг өөр төсөөлж тархиндаа болгодог. Энэ төсөөллийг баяжуулж өгдөг. Энэ нь өөрөө эргээгээд бид нар энэний дараа юу болох вэ гэдэг эсвэл ийм юм болвол ингэдэг гэдэг зүйлийг нөгөө сэтгэхэд тусалдаг суурь чадварын нэг гэсэн үг байхгүй юу. Дээрээс нь энд нөгөө хүн үлгэрийн нөгөө агуулгыг сайн ярилцаад явах юм бол хүүхэд илүү нөгөө ёс суртахууны хувьд ч тэр бусад зүйлийн талаар илүү нөгөө хүмүүжил нөлөөлдөг. Хүүхэдтэй орой бүр 10-аас 15 минутыг үлгэрийн цаг болгон гаргах хэрэгтэй. Үлгэр сонсох нь хүүхдийн төлөвшлөөс гадна гэр бүлийн ур амьсгалыг сайжруулдаг. Учир нь аав ээж нь үлгэр ярьж өгөхөд хүүхэд анхаарал халамжийг мэдэрч хайрлагдах хэрэгцээг авч өөртөө итгэх итгэл нь батчдаг байна.